За тэгээд эртний улсуудын дараагийн үе. Тэгээд Түрэг, Уйгур, Киргиз, Китай гэсэн. Энэ дөрвөн улсын талаар одоо энэ цаг дээр бол үзнэ. За тэгэхээр түрүүн асууад исэн Түрэг, Уйгур гэдэг Түрэг гэж ямар арт хүн байдаг вэ гэхээр. Тэгэхээр одоогоос 6000 одоо бидний хувьд нэг том өнөөгийн дэлхийн хүн ам маань хэлний бүлгүүдэд хуваагддаг тийм. Хэлний бүлгүүдэд хуваагддаг. Жишээ одоо шинэ Европын ард хүн бол дийлэнх нь баг бүгдээр шиг нэг хэлний бүлэг багцдаг. Та нар ч ер нь голцоо Европ, Америкээс холбогдож байгаа хүмүүс үү? Мөнх туулахын баасан жаргал, мөнх насан Монголд ундрах эднэр. Тийм үгүй юу? Тийм. За тэгэхээр одоо ямар оронд вэ? За баасан жаргал ямар оронд байна одоо? Би Монголд байна. За. За тэгвэл мөнх насан. Би Солонгост байна. За тэгвэл ундрах. Ундрах Шведээс байсан. Швед үү. За тэгвэл Швед хэл англи хэлээр зөрүү байна уу? Ундрах байхгүй гэсэн. Байхгүй байна уу? Нэгтүүл байна. За тэгвэл та нар орос хэлийг бас 10 жилдээ үзчихсэн тий? 10 жилийг үзчихсэн. Энэ хоёрын хооронд нэг өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалтын хувьд зөрүү байдгүй. Байдаг. Амар зөрүү бол байхгүй үстэй. Жишээ нь би ном уншиж байна гэдэг дараалал нь ямар байх вэ? Шинэ англи хэлчин бол хойноосоо уншигддаг. Орос хэлчин болохоор ерөнхийдөө ингээд монгол шиг Монголтай адилхан ингээд. Би уншиж байна ном. Би ном англиар үстэй. Ячтай викнийг үгээд. Эсвэл би уншиж байна номыг гэдэг. Яагаад гэвэл эдгээр хэлнүүд мань эртээрүүд одоо чулуун цэсгийн үед нэг хэл байсан. Тэгээ аажимдаа задарсан байхгүй. Задраад олон хэл болсон. Ийм да евро хэлний бэлэг гэж байна. Тэгээ Европын бүх хэлнүүд, ихэнх хэлнүүд за тэгээд Иран, Хинди гэх мэт энэ хэлнүүд болохоор одоо энэ да евро хэлний бэлэг багцдаг. Дотроо одоо бас хуваагдана. Түүнтэй адилхан Монгол, Турк, Казак, Киргиз, Солонгос, Япон зэрэг хэлнүүд маань нэг хэлний бэлэг багцдаг. Алтай язгуурын хэлнүүд. За тэгээ мөнх насан чинь Солонгост байна. Би ном уншиж байна гэхийг одоо солонгосоор хэлдэг. Юу гэнэ? Би ном уншиж байна. Эдээс би ном солонгосоор хэлдэг. 나는 책을 읽어요. 난 책 읽고 있어요. 예. За тэгвэл шууд орчуулад яг шууд монголчууд яг үгчлээ. Би ном уншиж байна. Номыг уншиж. Энэ адилхан уу? Адилхан. Тий. Нэг хэлний бүлгийн нэг хэлний бүлгийн өгнүүд одоо өгүүлбэрийн бүтцээр адилхан байдаг байхгүй юу? Ерөнхийдөө бол адилхан. Зүгээр бас нэг онцлог юм бол байгаа. Хэлний багш нараас та нараасаа лавлаж асуугаарай. Хэл хийн орж байгаа. Архан төлөвш. За. Тэгэхээр багш нараасаа лавлаж асуугаарай. Тэгэхээр Түрк хэл, Монгол хэл бол 6000 гаруй жилийн үеэс бол салж эхэлсэн байгаа. Түрк, Монгол хэл бол нэг үндэстэй гэдгийг батлах олон жишээнүүд бий. Жишээ нь одоо энэ казакууд гал хийг от гэдэг байхгүй. Гал хийг от гэдэг. Гэтэл тэр үг бас монгол хэлэнд байна. Отхон гэдэг нэг үг байна. Отхон гэдэг. Отхон гэж ямар үгтэй гэдэг вэ? Баг. Айлын баг үг. Тэр отхон гэдэг үг яг утга нь болохоор галын хаан буюу от хаан гэсэн хаан буюу эзэн. Галын эзэн, галын хаан гэсэн. Тийм учраас отхон хүмүүс галгууламж яадаг үлээ. Галгамжилдаг. Аав ээжтэйгээ үлддэг, бусад хүүхдүүд нь тусдаа гарч явдаг байхад отхон хүүхэд нь аав ээжигээ асраад үлддэг. Тэгээ аав ээжийнхээ гэрийг аваа явдаг байна. За мөн юу гэдэг вэ? Казак хэлээр ботог гэхийг бота гэдэг. Монгол хэлэнд бот гэдэг. Адилхан байна. Шинэ адилхан шүү дээ. За айлын инхри гэдэг нэг эрх хүүхэд гэдэг юм уу инхри хүүхэд гэдэг одоо эрхэ гэдэг үг. Казак хэлний
Иркэ гэдэг хүүхдийн нэр өгдөг. Голцоо баг насны одоо айлын баг отхон хүүхдтэй. Тийм. За ингээд одоо хүннүүгийн үед болохоор түрүү ярьжсэн хүннүүгийн үүсэл гарлыг Түрэг Монгол гэдэг маргатаа гэдэг. Ингэж маргах шалтгаан бас байгаа. Яагаад вэ гэхээр нэгдүгээр тэртэр үеийн тэр Түрэг болон Монгол гаралтай үгнүүд бол ихэнх нь ижил. Энэ тэнгэр гэдэг үгнүүд бол ижлээр дуудагддаг. Түүнээс гадна хүннүүгийн харьяанд маш олон овог аймагуд бол багтж байсан. Олон угсааны. Тийм төрөнгүүд болохоор хүннүүгийн Түрэг гаралтай овог аймагуд хүннүүд нэлээд олон байсан. Тийм учраас Түрэг гаралтай гэж үзэх явдал хийх байсан. Тэгээд 5-р зууны үеийн түргүүд Алтайн түргүүд гэж нэрлэгдсэн түргүүд бол одоо энэ Монгол орны баруун хэсэг Алтайн нурууны орчим бол амьдарч байсан. Эдгээр ард түмнүүд болохоор Мироны харьяанд байсан байна. Мироны харьяанд. За тэгж байгаа 552 онд бослог гаргаад Нэрон улсын эсрэг бол бослог гаргасан. Тэгээд Түрэг улсаа бол байгуулсан. За нэрний учир нь бол анхны нэр нь бол Ашина гэдэг байсан. Ашина. За мөн дулаг гэж бас нэрлэдэг байсан. Дулаг гэдэг. За Ашина гэж нэрлэхийн учир нь юу вэ гэхээр Түргийн үүсэл гарлын тухай нэг юм бомгүй. Бас монголчуудтай адилхан чонтой өөрсдөө холбож үздэг. За эртээр цагт Түрэг аймаг хөрш зэрэгэлдээ аймагуудтайгаа байлдаад ялагдаад бүгдээрээ алуулж хитуулахад хүрсэн байгаа. Тэгээ 10 хэдэн настай нэг ганц хүн үлдсэн. Амьд үлдсэн байгаа. Тэгээд нөгөө дайсан аймгийнх нь толгойлогч энэ хүүхч гэсэн ал яагаад тэгэхээр өсөлтөн болоод аймгийнхныхаа өш хонцгоо биднээс авч эхлэх болно. Тэгээд одоо аал гэсэн байна. Тэгээд нэг цэгт талбаргүй явсан. Нөгөө цэг нь өргөдөөд тэр хүүг одоо өргөдөөд жалхан даваачаад алалгүй зөвхөн 2 жилийн завчаад тэгээд өөрийнхөө эзэндээ авч үзүүлсэн. Би тэр хүүг алчлаа. Гэр чинь юм ингээд одоо 2 хөлөө үзүүлсэн байна. За энэ болохоор одоо эртний нүүдэлчдийн дунд байсан тоног авах ёс гэдэгтэй холбоотой юм байна. За тэгээд нөгөө тэр жалганд байсан 2 хөлбөө тэр хүүг тэр жалганд амьдарч ирсэн нэг хөлөгчин ч одоо өөрөндөө оруулж хөлнийхэн шархыг бол долоож идгээсэн гэдэг. Тэгээд нөгөө хүн өсөж том болсон. Тэгээд 2 хөлбөө тийм хүнтэй одоо хэн суухан хүмүүс одоо тоохгүйсэн. Тэр ойр нутагт амьдарч ирсэн овог аймгийн одоо хүмүүс бол тоодгүй. Тэгээд аргагүй гэхэд нөгөө хөлөгчин чонтойгоо суусан. Тэгээд тэр хоёрын дундаас бол 10 хүү төрсөн гэдэг. 10 хүү төрсөн. 10 хүүгийн хамгийн том нь Ашина гэдэг. Тэр 10 бусад 9 дүүгээ бол өдөрт нь лалж жолооздог гэсэн гэдэг. Тэгээд эхний нэр нь бол бас Ашина гэж нэртэй болдог гэсэн. Тэгээд Түргийн хаан овгийнхан бүгд Ашина овгоос гаралтай байдаг гэсэн. Тэгэхээр тамга нь болохоор Янгийн дүрстэй тийм тамга байдаг гэсэн. За тэгээд 552 онд одоо Түрэг улсыг үндэслэгч хааны зарим сурвалжууд Бомон зарим сурвалжууд Түмэн хаан гэж нэрлсэн байдаг. За тэгээ энэ ус хүчирхэгжиж явцраагаад нэг хэсэг одоо хүчин буурч хэсгийн тан улсын иргэшээлд орсон. Тан улсын иргэшэл. Дараа нь тан улсын иргэшээлээс гарах эхлэлийг одоо Гутлуг хаан бол тавьсан. Гутлуг гэдэг ноён. Тэгээд дараа нь хожуу төргийн хаан улсыг үндэслэн байгуулж өөрөө хаан болсон. Тэгээд түүнд Элтерис буюу улсын хураач гэдэг цолыг олгож ирсэн байдаг. За хэдэн жилийн өмнө Монголд нэг Тэжион гэдэг солонгосын гэн гарч ирсэн санаж байна. Тэжион гэдэг солонгос хэмжээний тухай. Тэрэн дээр бол энэ Гутлуг хаан нэр бол гардаг. Тэр Тэжион тэр тан улсын олзон тэр уурхад ажиллаж байхдаа нэг түргийн нэг хүнтэй таарлцдаг. Тэр нь болохоор тэр Гутлуг хаан байгаа. За нийгмийн байгууллагын хувьд болохоор одоо нийгмийн давхраачлал буюу нийгмийн тэгшүүд асуудал урдаас улсуудын адил хүчтэй хэвээрээ байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн зан хялбар тодорч ирсэн. Хуамыг ерөөсөө 2 хэсэгт хуваахсан. 2 хэсэг. Нэг нь хөх түрэг гээд нөгөөх нь карабүдүү. За хөх түрэг гэж нэрлсэн учраас энэ язгууртнуудыг хэлж байгаа. Тэгэхээр хөх түрэг гэж тэгэхээр одоо хөхөнг. Тэгэхээр одоо энэ байгаль дэлхий дээрээс юу хөхөнгөтэй байдаг вүлээ? Тэнгэр. Энэ хөх түрэг гэж нэрлэгдэж байгаа хүмүүс маань ямар гаралтай байх вэ?
Дээд гаралт. Дээд гаралт. Нөгөө таншихаа номыг ярьжсэн шүү дээ тийм. Устаас онцгой олж хараад. Түүнтэй адилхан юм язгууртнууд өөрсдөө жирийн ард иргэдээс ялгаад өөрсдөө тэнгэр гаралтай болгож үзүүлбэрээс гох төрг гэж нэрлэдэг гэсэн. За жирийн ард иргэдийг кара бүдэн буюу харц. За монголчууд харц ард гэж ярьдаг. За түүнээс гадна тат гэж нэрлэгдсэн хүмүүс байсан. Тат. Энэ голцсон олзлогдсон овг аймгийн олзлогдсон улс орны иргэд бол тат болдог. За энэ болохоор тат гэдэг үгийн үндэс нь болохоор татварлаж авдаг тат. Одоо юм татварлаж хэдгээрээс юм авдаг учраас тат гэж нэрлэдэг. Тэгээд энэ үг нь явандаас унжираад 12 дугаар зууны монголчуудад орж ирсэн. Одоо жад гэдэг хар гэсэн утгатай жад гэсэн үг болж хувирсан мэт. Тэгээд энэ хөх төрг гэдэг нь дотроо бас зэрэг дэвийн шаталсан тогтолцоотой. Хамгийн дээдл нь хэн байх нь? Хаан буюу Каган байх нь. За тэгээд явгуу, шад, хигэн, дархан, бэк гэдэг. За бэк гэдэг нь хамгийн бага цол. Овгийн удирдагчийг бол бэк гэдэг гэсэн. Энэ бэк гэдэг үг нь эртний Алтай язгуурын хэлний бол үг байгаа. За хожмын 13 дахь зууны үед монголчуудын дунд за бэх гэдэг цол байсан. Одоо тогтоо бэх, хочир бэх гэдэг цолнууд байсан. Бэк бэх гэдэг нь бол хоёр. Энэ хоёр үг нь болохоор ижил утгатай үг байгаа. За тэгэхээр энэ бөө буюу бүх гэсэн утгатай үгс гаралтай. Бөө буюу бүх. За хөрөл чадамж зэвсгийн үед хөрөл зэвсгийн үед одоо бүх хөрөлддөг бусдаас чадамгаа үнэ бас дээдэлдэг байсан. За түүнээс гадна бөө болж байгаа үнэ бас дээдэлдэг байсан. Тэр бөө буюу бүх гэдэг үгнээс л гаралтай байдаг. За заламжлагч нь одоо энэ түрк гаралтай олон ард нүүдээ. За хамгийн том ахнаас нь дурдах юм бол түрк, казак, туркмен, за чуваш, удмурт, азербайджан, якут гэх мэт маш олон ард түмнүүд бол түрк гаралтай. Гэхдээ тэд ард түмнүүд бүгдээ энэ түрк улсын хойч үе биш. Өөрсдөө түрк гаралтай улсын түргийн залхамж үе гэж өөрсдөө бол тооцдог. Жишээ Туркийн өвгдөөс яг өвгдөөс нь бол тэр Алтан турк байх үед салсан хүмүүс байгаа. Яг энэ турк ус байгуулагдах үед бид нэр хязгаарны баруун тишээ нүүцсэн байсан хүмүүс байна. За дараагийн улс нь бол уйгур бас түрк гаралтай ард түмэн. За энэ уйгуруудын эртний нэр нь болохоор Тиле, Гавио гэх мэтээр бол нэрлэжсэн. Тэгээд 8 дугаар зууны үеэс эхлээд тэднийг ойхор буюу уйгур гэж нэрлэх болсон байна. За 745-аас 840 оны хооронд бол улсаа байгуулж исэн. За Усан айлт нь бол түрк гаралтай. За өөрсдийнх нь үүсэл гарлын домогт болохоор хүннүүгээс гаралтай гэж домогддог. За ямар домог вэ гэхээр хүннүү дайр их гангачиг 3 жил үргэлжсэн их гангачиг болсон. За тэгээд тэрийг одоо шиний энэ юунаас бол гангачиг одоогээд өөрийн бөөгөрөө үзүүлсэн. Тэгээд бөөн үзчихээ та ойрт ингээд тэнгэрээ тагсангүй. Ийм учраас тэнгэрээ тахих хэрэгтэй. Өмнө тэгээд 3 жил тахаагүй учраас та өмнө тахтгаас илүү их тэнгэртэй. Ингээд тэнгэрээ тахдаг тэр уул нь болохоор хойд нутгийн нь хойд зүгтүүд гэсэн энэ ууландаа очсон. Гэтэ хоёр ахнаа тавлаа явсан. Тэгээд дахиж одоо өргөл барьцаа өргөчөөд тэр уулын орой дээр байшин бариад хоёр охиноо үлдээгээд тэнгэр минь та миний хоёр охиныг одоо автхай миний хоёр гэж одоо үлдээгээ явсан байна. За тэгэж явсны дараа тэр уулын нэг хажуу суганд нэг жалга байдаг. Тэр жалганд амьдрын агуу байдаг. Тэр агууд амьдрын бүхнээсээ гарч одоо олон хүмүүс бүдгнээ явсны дараа бүхнээсээ гарч ирээд үйлсэн. Тэр дууг нь одоо эгчтэй хоёр сонсчод дүүн энэ лав тэнгэр ирсэн байх гэдэг. Энэ болохоор биш байх. Тэгээ хоорондоо маргалдаад дүүн бол гарч явсан. Тэгээ гараад тэр чонтой сууж одоо өөрөө дүмэлдээсэн гэдэг. Тэгээ тэр чон гүн чирийн гарсан үрдмийнх нь явандаа хүннүүгийн тусгай аймаг болсон. Бид нэр өөрсдөө чонноос гаралтай гэдгээ илэрхийлж чон шиг утаар уйлж дуулдаг болсон гэсэн юм байна. Энэ бол утын дооны үүслийн код юм. За тэгээд тэр ард түмэн бол уйгурууд байсан гэсэн юм байна. За
Тэгээд энэ чоныг шүтэх дээдлэх явдал эртнээс гаралтай байх нь. Энэ нүүдэлчдийн хувьд чоныг дээдлэж. Яагаад вэ гэхээр нүүдэлчдийн гол хөрөнгө бол мас. Гэтэл тал хээр газар бол тал хээр газар ч тэр нүүдэлчд байдаг газар төгөмдөд энийг араатан байсан нь бол чон юм. Жишээ нь ойд бол баавга амьдрах. Гэтэл тал хээр газар баавга амьдрахгүй. Өндөр уудрах газар ирвсгээ том араатан байна. Гэтэл тал хээр газар ой мостой газар ирвс байх явдал. Ирвс байхгүй. Гэтэл тэр газрууд байдаг нийт даяар тархсан ганц араатан болохоор чон байсан. Тэгээд мас зүрхт хамгийн их хохирд учруулдаг учраас чоныг дээдлж өгдөг байсан. Тэгээд монголчуудын дунд нэг үг байдаг хаа. Ижил тэнгэртэд нь яадаг гэдэг үлээ. Харагддаг. Ижил тэнгэртэд нь алгаддаг гэдэг. Бас л чоныг дээдлсэн байдалтай. Маягтай үг байгаа. За түүнтэй адилхан бугыг бас шүтдэг. Буг. Одоо монголоор тийм зөрчсөн үг бий. Хилцүүг бий. Уулын бугыг хараад юу гэдэг үлээ. Тэр үгийг сонсч ирсэн үү? Унсан морой орхино. Тий. Үгүйдэг. За тэгээ хурдан хүлэгмэртэй бугтай зүрлдэг. Буган халуун гэл. Буган хээрч гэдэг юм тэгж нэрлэдэг. Тэр чон буг хоёрыг шүтэх явдал эртээ үйлсэн байна. За тэгээ 445 онд одоо үндэслэгч нь Пело хаан энд жоохон солио явчих. Пело хаан буюу Күлбилгийн хаан байгаа шүү. Пело буюу Күлбилгийн хаан. Дараа нь түүний хүн Мууижир хаан ширээсэн байна. Пело буюу Күлбилгийн хаан. За тэгээд түүний нийгмийн байгуулалтын хувьд бол ижил яг төргийн нийгмийн байгуулалтаа ижилхэн байсан. Хуама хоёр хэсэг тухайн те Күх төрөг Карабуд гэдэг. За залхамжлагч нь одоогийн өвгөрүүд. Одоогийн хөлбөр гол төвлөрч сууж байгаа. За мөн Гансү мужид цаа хотон гэж нэрээр байдаг. Яг хүмүүс өвгөрүүд. За мөн Монголын цаатангуудын дунд өвгөр гэсэн үг байдаг. Энэ нь тэгэхээр дараа эртэрийн өвгөрөөсөөс үлдэж хоцорсон хүмүүс гэж үздэг. За дараагийн улс нь бол Киргиз. За 840-оос 920 он. Энэ одоогийн Дундад Азийн Киргизстан гэдэг улс байна. Тэр төрөг гаралтай. За эдгээр хүмүүсийг бол дэнлэн нараас гаралтай гэж үздэг. Эртний юуны байгаа. За нэрийн учир нь болохоор одоо тайлбар бол байдгүй. Хятадын түүхэнд бол Янгун гэх мэтээр бол тэмдэглэсэн байдаг. Монгол нутгийн Киргизүүдтэй буюу Хэрэгстэй холбоотой нэр газар усны нэр бол байдаг. Жишээ нь Увсын Хяргас нар гэж байна. Хяргас гэдэг үг нь одоо энэ Хэрэгс гэсэн үг байна. 2002 онд Киргизийн ерөнхийлөгч Акаев гэдэг хүн бол Монголд айлчилсан. Улаанбаатарт нэг хоноод буцахдаа дандаа уусдаг. Яг Хяргасны өвөнд нэг очиод буцсан. Яагаад гэвэл энэ Киргизүүдийн уугуул нутгийн Увсын хойд хэсэг. Увс аймаг. Тэгээд тэр хоошоо Тува тагны нуруу хавцаа нутглаж байсан. За мөн адилхан чонноос гаралтай гэдэг. Тэр домог нь болохоор бас Киргизүүд хөрс зэрэгэлтэйхээ нэг улстай бол байлцсан. Тэгээд тэр байлтгаас өмнө Киргизийн хаан өөрийн охиноо 40 дагуул шивгчингийн хамт нутгийнхаа хойд хэсэгт байдаг хүн амьд нутгалдгүй хүн амьд баг мэддгүй нэг ууланд аваачиж орхисон гэдэг. Тэгтэн тэднийг нэг улаан нохоо ол дагалдаж явсан гэдэг. Улаан нохоо. За тэгээд тэр танд Киргизүүд бүгдээрээ алагдсан. Ялагдаад бүгдээрээ бол хятуулсан байдаг. Ганц тэр ууланд очсон хааны гүнж 40 дагуул охин үйлдсэн байгаа. Тэгээд ямар ч эр хөнгө байсан учраас нөгөө улаан нохоо та бол бүгдээрээ сууцгаасан. За тэгээд гүнж болон 40 дагуул охиноос нэг үр хөвгтүүд төрсөн. Гүнжээс төрсөн хүүхдүүд нь болохоор Киргизийн хаан охиных болсон гэдэг. 40 дагуул охиноос нь төрсөн нь болохоор шивчингээс нь төрсөн Гүржийн арт хүмүүс болсон гэсэн ийм бам байдаг. За үндэслэгч нь Инанч Тэгэн гэдэг цолтой уул нэр нь Ажо хаан гэж байсан. Ажо ноён гэдэг. За хаан болсны дараа Инанч Тэгэн гэдэг цолтой болсон. За нийгмийн байгууллагын нөгөө төрөг ууртайгаар яг ижил байсан. За одоогийн Киргиз зүг бол залхамжлагч нь байна. За дараагийн улс нь бол Китанчууд.
За Китай улсад 901 оноос 1125 оны хооронд оршин тогтнож байсан. Китайчууд Монгол гаралтай Сямбиг одны аймаг. За 4 дугаар зууны өс тэдгээр аймагуд бол түүхэн тэмдэглэлт хүсэн байгаа. Китан буюу Хятадаар үлдсэн Китан, монголчууд Хитан буюу Хитан гэж дууддаг. Тэгэхээр Хятад гэдэг нэр томьёо энэ арт түмэнтэй холбоотой. Дээр үед Монгол гаралтай хүмүүс Монголын эртний улсууд Китанчуудыг тавгаж эсвэл нангиад гэж дууддаг байсан. Тэгээ Китан гурван энэ хэсгийн хойд хэсгийг эзэлж аваад оршиж байсан. Тийм учраас 13 дахь зууны монголчууд тэр хавийн газрыг Хитан гэж нэрлэдэг байсан. Тэрэн дээр олон тооны дээд залгаад Хятад болж байна. За Угсаа гарлын хүнд ярьсан тийм үндэслэгч нь болохоор Юлүү овгийн Амбагян гэдэг хүн байсан. Энэ хүн бол 901 онд Китанчуудын эртний ёс заншлыг 8 аймагаас бүрддэг. 8 аймгийн гол аймаг нь Давуур аймаг. Тэгээ Давуур аймгийн Юлүү овгийнхан болохоор хаан ширээ сонгогддог гэсэн. Хаана 3 жилийн хугацаатай сонгогддог гэсэн байна. Сонгогддог. Гэтэл Амбагян гэдэг хүн бол ахыгаа залгамжлаад хаан болсон. Тэгэхэд 2 удаа сонгогдчиход 907 оноос юу яасан бэ? 907 оноос хаан ширээнд суух явдлыг бол сонгогдох зарчмыг үгүй болгож харин шууд угсаа залгамжлалтыг болгосон байна. За нийгмийн давхраачид бол мэдээж бол байсан. За сурвалжид нэрүүд гол нь Юлүү овгийнхан. Тэр Юлүү гэдэг үг нь одоо эвлээ гэсэн үг байгаа. Энэ дуудлагаар эвлээ гэсэн. Орчин үеийн Монгол бичлэгийн хэлбэр нь эвлээ. Эвлээ гэж бид нэр одоо юу гэж дууддаг вүлээ? Юу гэвэл эвлээ. Тэнгэр дээр юу яах нь мөхт тулаа. Эргүүлэх. Эргүүлээ гэдэг. Үйл. Тэгэхээр бас энэ Юлүү овгийнхан ямар гаралтай болж таарах нь? Тэнгэр гаралтай болж байгаа. За тэгээ Юлүү овгийнхан болохоор хаан ширээнд сууд. За тэгээд энэ Китай улс маань Хятадын одоо цагаан ирмийн хооронд талд одоо Ляодын хооронд гэж үүдэг. Ляодон мужи Ляси гол гэдэг үүдэг. Ляогол. Тэр орчмоор нутгалдаг байсан учраас Хятадтай эртнээс холбоотой холбоотой. Зарим үед одоо Нэрон зарим үед одоо Хятад тан мөн гэдэг усуудын хараанд ээлжлэн ордог байсан. Одоо тэр юм дээр гардаг шүү дээ. Тэж юм. Хардад усаа амжилт олж чадаагүй эзлэгдсэн. Хятад эртнээс ойрхон байсан учраас Хятад ёс заншил ихээр нэвтэрсэн. Тэгээ ялангуяа Хятадыг 936 онд Хятадын умард мужуудыг бол эзэлж авсан. Энэ үеэс болохоор Хятад ёсоор хаан гэж нэрлэхгүй, Хуанди гэж нэрлэх байсан байна. Хуанди. Дараа нь одоо ерөнхий сайд маягтай тийм албан тушаалтай эл эзэн гэдэг цод байсан. Эл эзэн. Энэ монгол хэлний үг байгаа. Эл буюу маань гэсэн утгатай үг. За тэгээд Китайчууд ихэнх болсон. За 13 дахь зууны үед монголчууд одоо Хятадыг эзэлж явахад Китайчууд бол байсан. Гэхдээ тэдгээрийн зарим нь болохоор Хятадуудад усч үгүй болсон. Зарим нэг аймаг нь болохоор жишээ Дахи аймгийнх нь болохоор зүйлд нь Юан гүрмөх үед монголчуудтай домор зүгнүүж одоо баргийн хажууд байдаг Давуур гэдэг аймаг болж төрсэн байгаа. За дараа нь Түрэг улсын он тоо. 552 онд одоо Нероны эсрэг төмөрчдийн их бослог гэдэг юм болсон. Тэгээд 552 онд одоо 58 оны хооронд Түргийн хаан төмөн буюу Буман ихний Түргийн буюу Түргийн хаанд болсон. Тэгээд энэ Түргийн хаан бол Төмөн хааны үе болохоор 580 он хүртэл үргэлжилсэн. Энэ 83 он хүртэл. Энэ үед болохоор Түргийн байлтандаа бүр цаашаа Дунд Азийн улс орнууд, Иран, Каспийн тэнгис, бүр Хаах тэнгисийн хойд зарим цэргийн ангууд нь Каспийн хойд одоогийн Туркийн нутаг хүртэл давшиж исэн байдаг. За ингээд Түрк улс бол их хүчирхэгжиж гарч ирсэн учраас
гарч ирсэн. Тэгээд Төмөн хаан нас орсны дараа нутгаа хоёр хэсэг хуваасан байгаа. Баруун хэсгийн Тардууш, зүүн хэсгийн Төлөс гэж нэрлэж ирсэн. Нэгийн дүүдээ Алтай нуруунаас зүүн тишх Монгол орныг болохоор Күүдээ үлдээсэн байгаа. Ахтаа болохоор өөрийн дүүдээ болохоор баруун тишх хэсгийг бол үлдээсэн. За ингээд хоёр хэсэг хуваагдсан байгаа. Тэгээд зүүн төргийн хаан тус нь болохоор 630-аад оны үед бол бууран доротч хэлсэн. Тэр эслэгдсэн уйгур Киргизгээд аваагүй байр бослог хөдөлгөөн гарах байсан. За тэгээд энэ үед бол Христийн тан ус бол гарч ирсэн байдаг. Тэр тан усын үндэслэгч Ийсийн хаан болохоор хөрш зэрэгдэх улс орнууд руу байнга дайн тулаан хийж өөрийн захиргаандаа хараандаа оруулж ирсэн байна. Ингээд 630-аас 680-аад он хүртэлх үед бол тан усын захиргаанд орсон байдаг. Тан усын захиргаанд. За энэ тухай дараагийн энэ хуудсан дээр байгаа шүлгэн дээр одоо төрийн бичээс би энэ бичээс дээр бичигдсэн би. Ил улс бүлгөө би, ил улс минь хаан байна. Хин дор улсуудыг дагуулсан билээ. Би хаантай улс билээ би. Хаан минь хаан би. Ямар хаан сэтгэл хүчээ өгнө билээ. Биетийн химээгээд нангиад хаан дор дайсан болж хуучин нүдтэй хүчийг дэжсгүй юм нүүжч вэ гэд. Яг энэ бослог гарах үеийг бол өгүүлсэн байгаа. Энэ Бүтлүг хаан одоо тан улсын эсрэг бослог гаргаж байгаа үеийг төсөлсөн байгаа. Төслөгдсөн байгаа. За ингээд Можо хаан Бүтлэгийн тодгоолсон бослог бол өрнөсөн. Тэгээ энэ бослог бол амжилтанд хүрээд 690 онд Бүтлүгийг Элтрис гэдэг цалтаагаар хаан ширэнд өргөжсөн байгаа. За энэ холбоотой дурсгал Булган аймгийн сайхан сүмэнд байдаг. За ингээд Түргийн хожуу үеийн хаан тус бол байгуулагдсан. Энэ ус нь 745 он хүртэл оршин тогтносон. За Бүтлүг хааны дараа түүний дүү Можо гэдэг хүн бол хаан ширэнд бол суусан байгаа. Тэр үржсэн. За Можогийн бол нэлээд хүчрэгсэн. Можо хаан урд нь Түргийн захиргаанд байсан Киргиз, Туркеш, Харлаг, за Баяргуу буюу Барга зэрэг аймагуудыг бол эзэлж авч ирсэн байдаг. За мөн энэ үед 732 онд Бүтлүг хааны хүү Бүлтигийн Жинжин гэж байна. Бүлтигийн Жинжин гэж байна. Бүлтигийн Жинжний гэрэл хөшөөг болохоор Арангай аймгийн Хашаа сумын нутаг Орхон голын баруун эрэг Цайдам гэдэг газар бол босгосон байдаг. Та нар Архангай тэрүүгээр бол явж лээсэн ба хар арнаас хойш 40 орчим километр зайтай газар байдаг. За мөн 745 онд Бүлтигийн ах Бэлгийн хааны гэрэл хөшөөг бас тэнд нь босгосон байдаг. Зөвхөн 2002 онд Туркийн хөрөнгө оруулалтаар тэнд Монгол Туркийн эрдэнэт малтах судалгаа хийсэн. Тэгэхэд маш хүнтэй холбооруудыг олсон байдаг. За тэр тухай дараагийн хуудсан дээр яригдана. За дараа нь Бэлгийн хааны хүү Моголиан гэдэг бол Түргийн хаан шиг. За Түргийн хүчлэг байх үе бол баг энэ хаанаар дуусгуулсан байна. Дуусгуулсан. Моголиан буюу Бэлгийн хаан. Бэлгийн хааныг бол жинхэнэ нэрээр Моголиан, өргөмжилснээр нь Бэлгийн хаан. За тэгээд 745 онд сүүлчийн хаан Озмиш тэгээ хаан уугруудад буцаахгүйн өгсөн байдаг. За тэгэхээр энэ газар нутгийн хэмжээ. За энэ зүүн дээд үзэгт зүүн төргийн хаан тус. Сэ газар дүрдэг зүүн төр баруун төрг хоёр алтаанаар угаар савладаг байсан. Бомон буюу Төмөн хааны үед одоо эзэлсэн газар дүрдэг. Аралт гэсэн хөтлөх газар нутгийг бол захиргаанд оруулж байсан. За ингээд нутгаа хоёр хэсэг хуваасан байна. За энэ хааны алтан ditэн байгааз харж байна уу? За энэ тэр 2002 онд тэр Монгол Туркийн хамтарсан судалгааны багийнхны олсон зүйл байгаа. Тэр урд нь Монгол нутгаас тэр ялангуяа нүүлгчдийн түүхэнд хаатууд одоо хаан ширээний хааны илэрхийлэл болгосон одоо энэ титмийг хэрэгжилж ийсэн. Тэгээд тэр нь олдсож ийсэн олдворлоосоо олдож байгаа. Энэ бол анхных үүгээрээ маш ач холбогдолтой. Ер нь тэр Бэлгийн хааны бунхнаас малтахад 2000 гаруй тонны одоо алт мөнгөний идэл гарсан гэдэг. Хааны тэр авсан хүртэл цул алтан ялц мөнгөн ялцаар бол доторсон гэдэг. Тэгээ алтан бог, алтан янгар, алт мөнгөн одоо гүц, сав суулга, хундаг гэхэд маш олон зүйл болсон. За эдгээрийг бол тэгээд энэ хааны алтан дитмэн бас юугаар янз бүрийн эрдэнийн чулуугаар бол чиглэсэн байсан.
зарим нь одоо үлдээ, зарим нь юу байсан. Хохрол даалгуулсан байсан байдаг. Тэгээ эдгээрийг болохоор Турк улсад аваач сэргээн засварлаад эргээд Монгол улс аваачсан. Хуулбарыг яг анхны хуулбарыг нь Турк улсууд бол авч үлдсэн байдаг. За тэгээ энэ улс дурсаад Монгол улсын төв соёлын хос гүнүүд дурслын нэг одоо юунд яг жинхэнэ их хүн юунд Эрдэнэсийн санд хадгалж гэдэг. Музейд байдаг нь болохоор яг дөөрөмөл хувь. Хоёр дахь дөөрөмөл. За тэгээд энэ доолтон төргийн үеийн юунуудаас гарсан олдурууд байна. Тэр ваар самны үлдэгдэл, хувцсны үлдэгдэл байна. За энэ 2009 онд Эрдэнэ бол тэгээд хийсэн багш. Булган аймгийн Баяннуур сумынтгаас олсон. Өөрийн нэг яц хуртны булш. Тэндээс бол янз бүрийн хүүхэлтэй элбэрийн баримтууд болсон бий. За тэгээд энэ доотлолт нь юуны зураг байна. Мөн Алтай нуранаас төргийн үеийн яц хуртны булшнаас олдсон юу байгаа. Янгир хөгжим. Янгир хуур. Тэгээд тэрийг одоо сэргээн засварлаад манай монголчууд янгир хуур гэдгийг одоо тоглож эхэлж байгаа. Тэгээд Казак, Турк нэлээд хэд хэдэн улсын янгир хуурыг одоо манах гэж булаасалдж байгаа юм лээ. Гэхдээ олдсон газар нь бол Монгол Алтай нуранаас олдсон. Гэхдээ энэ янгир хуурыг хэрэглэжсэн арт хүмүүст Турк гаралтай арт хүмүүс байна. За тэгээд төргийн үндэснийг томоохон дурслын нэг нь хүнжил өгшөө. Энэ хүнжил өгшөө бол зөвхөн төргийн үед байгаагүй дараагийн өөр үед байсан гэж зарим хүмүүс үздэг. Хэрэглэгчүүд ч гэсэн бас хүнжил өгшөө босгож ирсэн болов уу үздэг. За тэгэхээр энэ төргийн хүнжил бол дотор хожим үеийнх, ихэнх үеийн хожим үеийнх гэж хоёр янз байдаг. Хожим үеийнх нь болохоор бүр илүү уран нарийн хийцтэй байдаг. За мөн гэрэл төшөөгөөд энэ босгож ирсэн дээрээ бичиг өгье. За тэгээ өмнөх улсуудаас өмнөх хүннүү самбын нөрөөнийг бол Түрэг улс нь соёлын үед том ахис дэвшил гарсан байсан үе. Аль бие осоор бичиг үсгтэй гэдэг нь батлагдсан түүнийг тайлж уншиж чадсан байдаг. Тэгээд энэ орхон энэ Монгол нутгаас болон Хуваагаас олцсон энэ олон хөшөө дурцлуудад бичиг үсгийг тайлж уншиж төргийн түүхийг бид нэр сэргээн мэдэх боломжтой болж ирсэн байдаг. За дараагийн улс нь болохоор Уйгур. За тэгэхээр 5 дугаар зууны үеэс Уйгур аймагуд бол Тэлгийн аймаг гэж нэрлэдэг. Тэдгээр аймагуд болохоор нэрүүн төргийн захиргаанд бол ээжлэн орж ижээ. За тэгээд 700 одоо 5 улс Уйгурыг эзэдэх төргийг эзэдэх үе Уйгурууд нэг хэсэг хугацаанд одоо бие даасан байдалтай орчихсон гэдэг. Тэгээд Уйгур улс төргүүд эргэж байгуулагдах үеэр эргээд төргийн захиргаанд орсон. За тэгээд 744 оны үед одоо Уйгурын ноён тэр Бэло өөрийгөө Кул Билгийн хаан гэж өргөмжлөн одоо Уйгурын эсрэг босч гаргасан байна. Тэгээд энэ болохоор Яклагкар гэдэг овгийн хүн байсан. Тэгээд Уйгурын эзэлжсэн газар нутгийг эзэлж явж орхон голын хөндөд бол энэ Уйгурууд бол нүүж ирсэн байгаа. За тэгээд 747 онд одоо Бэло буюу Кул Билгийн хааны хүү Мөнчир хаан ширээн суусан байна. Мөнчир хаан ширээн суусан. За тэгээд энэ орхон голын хөндөд одоо Баликлик буюу хар балс гэдэг одоо хотыг бол байгуулсан. За мөн Сэлэн мөрний хөвөнд одоо Булган аймгийн хотын өндөр цөмийн нутагт Бай Балик гэдэг нэртэй бас худалдаа соёлын төв болж исэн хотыг байгуулж исэн. За энэ орхон голын хөндөд Аранга аймгийн хотын цөмийн нутагт байдаг. Монголд хар балс гэж нэрлэдэг. За тэгээ хүчирхэгжээд одоо тан улсын дотоод хэрэгт хүртэл оролцсон тан улсын бослогыг дарж өгөөд Дүүшинаны бослог гэж үүдэг. Тэр бослогыг дарж өгөөд тан улсаас их хэмжээний бараа тавар алт мөнгө торгодуулдан үр тариаг бол авч ирсэн гэдэг. За 795 онд энэ Яклагкар овгийн ноёдын одоо хүчин бол бууранд ороодсон. За Эдис гэдэг овгийнх бол хүч гарч ирсэн. Ингээд Алп Гутлуф гэдэг хаан болохоор шинэ хаанчлалыг тогтоосон байгаа Уйгурын. Тэгэхдээ тэр орхон голын хөндөдөөсөн Баликлик гэдэг хотын нэрийг өөрчлөөд Орду Балик буюу Орд Балгас гэдэг болгож өөрчлөлт хийсэн байгаа. За тэгээд 820 оны үеэс энэ Киргизийн Ажи хаан бол бослог хөдөлгөөн бол гаргаж эхэлсэн байгаа. Ажи хаан. За энэ бослог хөдөлгөөн бол 20 жил үргэлжилсэн. За тэгээд энэ бас дотоодын юу бас нөлөөсөн. Ялангуяа тэр Алп Гутлуф хааны нас орсны дараа
820 оны үед уугрын нэг язгууртан биш аль хөтлөв хаан ширээн суухын тулд хаан ширээн суухын тулд тэр Яклакаровын 2000 гаруй хүнийг шууд алж исэн байдаг. Тэгжиж Яклакаровын устгас дараа өөрөө эдийн засгийн хаанчлалыг бий болгож исэн байдаг. Энэ мэд дотоодын зөрчид уугрын одоо хүчийг буурахад бол нөлөөсөн байна. За тэгээд 820 онд ихсэн Азийн ноёны бослого бол өргөцсөр бод 840 онд ууграас мөсөн. Тэгээд уугрууд баруун тийш нэмсэн байна. За тэгээд Азийн хаан нь өөргөө билгээ тийм билүү тийм цалтайгаар хаан ширэнд бол өргөжсөн. Тэгээд туулгын сав газар хүртлийг орныг болохоор Киргизүүд л захиргаанд оруулж авсан. Тэгээ орд өргөөн тэр Минсүний хотор таган туваагаас наашлаад овс нь бүр наашлаад завхны нутаг хүртэл хурд ирж исэн гэж үздэг. Тэгээ тийм болохоор завхан овс зэрэг газруудад энэ Киргиз зүйдтэй холбоотой дор шугтууд бас байдаг. Мөн өөр хангаан тэр хужиг тавьцаа ч гэсэн Киргизийн үеийн одоо бош гүнхнүүд бас ганц нэг бол олддог байна. За ингээд 9-р зууны сүүл 2-р хагаст одоо 840 оноос хойш болохоор Киргизийн хаант улс хүчирхэг болсон. За 10-р зууны ихээр одоо Китаанчууд хүчирхэгж гарч ирсэн. Ингээ Киргизүүд бол буцахогдсон хоёр шалтгаантай. Нэгдүгээр Китаанчууд буцахогдсон, хоёрдугаар Монгол орны уур амьсгал нь тохирохгүй байсан байна. Киргизүүдийн заримдаг аж ахуйтай хагас заримдаг нүүдэлчдсэн байна. Зундаа тариалан эхлээд суурин байдаг, өвөлдөө малаа ягаад нүүдэг. Ийм амьдрал нь одоо Монгол нутагт тохирохгүй байсан байна. Тийм учраас бас нүүдэлсэн гэсэн хоёр шалтгаан гарч ирдэг. За тэгээд энэ уугрын газар нутгийн одоо зураг байна. За мөн уугруудын хэрэглэжсэн бичих үсгийн дурсгал. Эхлээд тэр уугрууд цог бичих гэдгийг бол хэрэглэжсэн байгаа. Одоо Дунд Азийн одоогийн тажикуудын өвлөөс тэдний бичгийг хэрэглэжсэн. Явандаа энэ уугрын бичгээс өөрсдийн зохиосон бичгээ бол хэрэглэх болсон. За тэгээд зайна булшнаас гарсан олдрууд байна, төмөр эдлүүд байна. За тэгээд тэр уугрын язгууртны бунханд болохоор дандаа тийм хэн авчих байдаг. Ялангуяа амтны гаралт, ургамлын гаралт хэмжих байдаг, ургамлын гаралт. За бас Монголоос их ховор тооцогдох тийм олдруудыг бас олж исэн. За энэ сахалтай хэмжүүлэн өчөө бол энэ баян хэд байдаг. Энийг эрдэмтэд судлаад төрөгийн биш харин юуны холбоо гэж үздэг байна. Киргизийн холбоо гэж үздэг. За энэ одоогийн Кыргызстаны газар нутаг байна. Кыргызстаны газар нутаг. За мөн Киргизийн тэр одоо туваагаас олсон мухнаас гарсан олдруу байна. Үсэн юу вэ? Дотор юм авчихсан юм шүү дээ. За би дараагийн хичээл дээр нөхөж авчирнаа заяа. Энэ дээр ярьж он ямарч гэсэн. Тэгээд 4-р зууны үед Китаан ус анх байгуулагдсан юу? Китаан аймагуд түүхэнд нэмэгдэх болсон байна. Эхлээд нэг аймагаас нь явандаа 8 аймаг болсон байна. 8 аймаг. Тэгээд 907 онд шүү. Битүүгээ авчиж. 907 онд юу 907 онд 907 онд Амбагян өмнө нь 901 онд хаанаар сонгогдсон. Тэгээ хоёр удаа нэг удаа өдрийн сонгогдчиход ингээд 6 жил хаан болж болдог гэсэн байна. Тэнгүүтээ 907 оноос уул ногцрох ёстой гэхдээ зарлиг гаргаад хаан ширэг угсаа залгамжилдаг болсон байна. За тэгээ 920 он гэхэд одоо усын их цэргийг байгуулсан, нийслэлийг байгуулсан. За 923 онд Атамаг Китаанчуудыг босцогсон байгаа. За 936 онд Хятадын умар зүгийн 16 мужийг эзэлж яваад Дайё буюу их төмөр улс гэдэг улсыг байгуулсан. За энэ үеэс Китаанчууд бол Хятад соёлыг бол ихээр авч хэлсэн. За 905 онд
одоо их баг хүчийг бол зохиож эхэлсэн байгаа. За мөн 918-аас 925 он шинэ ном тооллыг зохиож эхлээд 1027 оноос шинэ ном тооллыг зохиож эхэлсэн байна. 1027. Тэр нь одоо бид нар 60-ны тооллыг хэрэглэж байгаа шүү дээ. Монголын боломжтой тоглол. Одоо хэддгээр 60 билээ? 10 дахь 60 гэж явдаг. 10 дахь 60 эхний 60 хэдэн гэхээр 1027 онд энэ хитанчууд анхны тооллыг бол эхлүүлсэн байдаг. За тэгээд их томоохон гүрний хэмжээний бол улс болж чадсан байдаг. За тэгээд 1118 оны үед болохоор зөвчт гэдэг аим Китаны эсрэг бослог гаргасан. Тэгээд 1125 онд Китаны хамгийн сүүлчийн хаан бол алагдсан байгаа. Тэгээд Китан ус мөксөн. Харин Китаны нэг жинжи Илүү Даши гэдэг хүн бол нүүж явсараа Монгол нутагт ирсэн. Тэгээд цаашаага нүгэд 7 мөрний сав газар гэдэг газар очсон. Одоогийн Хятадын Шинжаа өвгөр мужид. За тэнд 1212 оны хүртэл үргэлжилсэн юу яасан? Улсыг бол байгуулсан байгаа. Хар Китан ус гэдэг. Илүү Даши гэж жинжин. Яг энэ бол Чингисийн үеийн хүртэл оршин тогтносон 1212 он Наамны орогдол ханхуу хүчлэг Китаны хааныг одоо уран аргаар одоо хороо одоо төвийн эргэлт хийгээд гүнжийн навч суугаад охины навч суугаад өөрөө хаан болсон байгаа. Ингээд Китан Илүү овгийнхны хаанчд бол дууссан. За тэгээд энэ улсыг сүүлд нь 1219 онд Чингисийн жинжинцэг эзэлж авч ирсэн. За энэ үеийн олдрууд одоо Китаны үеийн газар зураг байна. Хамгийн өчрхүйдээ Алтан нур үржижсэн. За тэгээд туулгаж хэрлэн голоос өмнөх газар орны захиргаанд оруулж ирсэн гэдэг. За тэгэхээр Хятад хэлсэнд нэлээд юу байсан бэ? Энэ Китаны нэг язгууртны үеийн бус энэ олдрууд. Одоо тэгээ сэрийн засварлсан. Ийм сандал ширийг бол хэрэгэлдэг гэсэн юм. За тэгээд энэ Китаны үеийн одоо Хятад зураачийн зурсан зураг, Китанчуудын анх хийж байгаа зураг бий. За тэгээд Монгол нутгийн Булган аймгийн Дашин жилийн зам хүмүүний нутагт байдаг. Хар бухын балгасны үлдэгдэл бай. Китаны үеийн зурсан. За нөгөө талд нь тэр сувраган байгаа нь аймгийн нутагт байдаг Хэрлэн бар содын цовруг. Энэ цовруг бухны шишний хувраг байгаа. Сувраг байгаа. За эдгээр газрууд нь хойд хийж гарсан. За ялангуяа тэр Булган аймгийн Дашин жилийн замын Дашин жилийн Баян нур замын 30 км-ийн зайтай 3 хэрэм байсан. 3 хот байсан. Энэ хойд хязгаараа хамгаалах 20,000 зэрэг бол тэнд суудаг байсан байна. Яг гол төвд нь Чинтэлгэн балгас буюу Китаны Чинчоо гэдэг хот байсан байна. Эндээс 2004 онд Монгол Оросын эрдэмтэд судлаад шүдний сайз олж ирсэн. Энэ сайз нь энэ хамгийн эртний сайз юунаас олж ирсэн гэдэг. Хатамсаас 13 оны үед холбогдох. Тэрнээс 100 гаруй жилийн өмнө холбогдох сайзыг тэндээс олсон. Монгол нутгаас олж ирсэн. Шүдний сайз. За тэгээ Китанчуудын дунд бөөгийн юу уулын бөөгийн шинтэй гэхдээ Хятадыг эзлэх байсан бөөгийн шин бол аажмаар үгүй болж эхэлсэн. Буддийн шин болон Хятадын бомбын шин бол тэгэхээр гүнжийн сургаал эднэр. За тэгээд Китаны хүн амын тоолгоор бол 50,000 гаруй буддийн шний лам нарыг бол тоолж исэн гэдэг. Эдгээрийн дотор Хятадууд орж исэн, Китан хүмүүс орж исэн. За тэгээд эрдэнэ нүүдэлчид улсаа бүгд 3 хэсэг хуваагдсан. Хүннүүгөөс эхлээд Киргиз хүртэл дандаа улсаа 3 хэсэг хуваагдсан байсан. Китанчууд өөрөөсөн. 2 хэсэг хуваагдав. Өмнөд Умард гэдэг. Өмнөд орд Умард орд гэдэг. Өмнөд орд нь цагаан юмс урагш, Умард орд нь цагаан юмс урагш. Тэгээд Умард орд нь малчид, өмнөд орд нь суурин мэрэгч суудаг байсан. Тэгээд Китан дээрээс нь үүргэц 2 ёсончлыг ярих юм бол Китанчууд хүний нас сурахт нь одоо тэр хянганы улсад аваачаад хүний модноос дүүжиж оршуулдаг гэсэн. За мөн жил болгоны 5 сарын 13 бүх нийтийн хулгай яадаг өдөр байсан. Тэр нь 10 одоо жижиг зоосноос доош юм болдог. Бусад бүх ёс заншлаараа Китанчууд юу гэсэн Хятадууд дуусч эхэлсэн. Их бичиг бага бичиг гэж 2 байсан. Бичиг байсны нэг бичиг нь болохоор төргийн бичигтэй төстэй. Бага бичиг нь болохоор их бичиг нь болохоор бага бичиг нь болохоор төргийн бичигтэй төстэй. Бага бичиг их бичиг нь болохоор Хятад бичигтэй төстэй юм байна гэж хэлсэн.
Одоо бол энэ хоёр бичиг тааж ишээ бүрэн чадаагүй гэдэг. За тэгэхээр энэ хичээлтэй холбоотой давлаж асуух юм байна. Багшаа. Одооний